Тиймээ зөвхөн Египтч биш түүний эргэн тойрны улс орнуудад ч ган гачиг нүүрлсэн байлаа. Энэхүү ган гачгаас болоод Яков хүүгүүдээ Египт рүү явуулахаар болдог шүү дээ. Египтэд очоод ээлжээ хүлээн зогссоор эцэст нь Йосефийн өмнө очиж зогсдог юм. Гэхдээ Яков 10 хүүгээ явуулсан ч Йосефийн төрсөн дүү Биньяминыг явуулаагүй. Биньяминыг явуулаагүй шалтгаан нь Йосефийг өнгөрсөнд өгсөн гэж бодож байсан учраас отхон хүү Биньяминаач бас тэр аюулт замд алдчихвээ гэж айсандаа явуулдаггүй юм. Ингээд 6 дугаар ишлэлд харуулах хүүгүүд нь Йосефийн өмнө зогсоод ээлжээ хүлээж байгаад ээлж нь ирэх үед тариа зарж буй Йосефийн өмнө газар унаж мөргсөн гэж бичсэн байдаг. 20 жилийн өмнө Йосеф зүүдлээд бид тариан талбайд боодол тариа боож байтал миний боодол босож та нарын боодол минийхийг тойрон зогсож мөрглөө гэж хэлэхэд ахнаар нь үүнийг маш их үзэн ядаж дургуутсаж байсан шүү дээ. Чи үнэхээр бидний хаан болох нь уу гэж. Гэтэл тэр зүүд 20 жилийн дараа бодит болж Йосефийн өмнө ийхүү бийсэн юм. Ахнаар нь мэдээгүй. Йосефийг тэр үеийн Йосеф гэдгийг таниагүй юм аа. Зарим зүүдийг бурхан хурдан биелүүлж өгдөгч зарим зүүд 20 жилд шаарддаг болохыг бид харж болно. 20 жилийн турш биелээгүй зүүдийг бодит болгосон юм. Бурхан танд зүүд өгөөд биелүүлсэн зүйлс байгаа юу? Бурхан алсын хараа өгөөд түүнийгээ биелүүлж өгөн тохиолдол байдаг уу? Магадгүй хүн бүрд өөр өөрийн гэсэн түүх байгаа байхаа. Гэхдээ бурхан зүүд өгөөд түүнийгээ заавал биелүүлж өгдөг үү гэдгийг нэг бодоод үзвэл сайн байна. Нэгдүгээрт хүмүүст бурхан эснийг хэрхэн биелүүлж байгааг харуулж итгүүлэхийн тулд бурхан оршин байдаг гэдгийг мэдүүлэхийн тулд бурхан урьдчилан хэлж тэр зүйлээ яг таг биелүүлдэг юм. Энд 3 дугаар ишлэлд Йосефийн 10 ах Египтээс тариа худалдаж авахар яв гэж байдаг. Тариа худалдаж авахар явсан гэдэг нь ган гачиг үлсгэлэн хэлж байгаа юм аа. Илүү ойлгомжтойгоор хэлбэл амьд үлдэхийн тулд явсан хэрэг. Одоо хоол хүнсгүй болж гэр бүлээрээ өгөхөд хүрсэн болохоор мэдээж материаллык хэрэгцээ байсан. Тиймээс тариа худалдаж авахар явсан байтал Библийг бичсэн үгсийг харуул Йосефийн 10 ах ган гачгаас цухтан явв гэхдээ Йосеф гэдэг хүний нэрийг оруулж ирсэн байгаа биз. Зүгээр л ган гачиг болоод тариа худалдаж авахар Египт рүү яв гэж хэлж болох л байсан. Гэвч Йосефийг зориудаар харьцуулан гаргаж ирсэн байна. Энэ нь Библийг уншиж буй хүмүүст Йосеф болон ах нарын хооронд юу болох гэж байгааг урьдчилан бэлдэж өгч байгаа хэрэг. Зүгээр нэг ган гачиг биш бурхан энэ ган гачгаар дамжуулан ямар нэгэн зүйл хийх гэж байгааг илтгэн бичсэн байна. Та бүхэн бурхан бидэнд олон янзын аргаар ханддаг бөгөөд ялангуяа санхүүгийн асуудал амьд үлдэх асуудал бидний хэрэгцээг хангах асуудлаар дамжуулан бидэнтэй байнга ярьдаг юм. Жишээлбэл Илия иш үзүүлэгч Ахаб хааны үед 3 жилийн турш ган гачиг болоход зүгтэж амьдардаг шүү дээ. Учир нь Илия бороо орохгүй гэж хэлсэн бөгөөд тэр үгээр нь 3 жил бороо ороогүй болохоор Ахаб хаан түүнийг цөхрөлтгүй хайсан юм. Гэтэл Илия тэр 3 жилийн хугацаанд яаж идэж амьдарсан бол? Хэрхэн амьд үлдсэн бол? Энэ аимшигт ган гачгийн дунд бурхан түүнийг Керит горхны дэргэд бай гэж хэлсэн бөгөөд тэнд горх урсаж байсан тул тэр уснаас уусан байх. Тэгээд өглөө орой бүр хэрэг талах болон махцууж авчирч өгдөг байсан. Энэ бол үнэхээр ер бусын ивэл байсан шүү дээ. Тэр цаг хугацаа өнгөрөхөд 2 дугаарт Сарбат дахь бэлэвсэн эхнэр рүү яв гэсэн бөгөөд тентхийн нэгэн бэлэвсэн эхнэр дээр очиод идэх юм гуй гэж хэлдэг. Очиод хартал хамгийн сүүлчийн атга гурил сүүлчийн багхан тосл үлдсэн байлаа. Тэр эмэгтэй бич гэсэн энийг идээд сүүлчийнх нь энэ л байгаа тул хүүтэйгээ хамт үнийг идчихээд л үхий гэж бодож байлаа гэдэг. Гэтэл бурхны хийснээр эхлээд надад талах хийж авчир гэхэд тэр талахыг нь эзний дараа бурхан тэр гурил болон тосыг хизээж дундрахгүйгээр үргэлжлүүлэн өндрүүлэх болгосон. Ингээд хоёулаа амьд үлдсэн юм аа. Илияч амьд үлдэж тэр бэлэвсэн эхнэрийн гэр бүлч амьд үлдсэн. Энэ бол хоёр дахь арга зам юм. Та бүхэн бурхан бидэнд үгээр дамжуулан юу хэлхийг хүсэж байна вэ? Санхүүгээр дамжуулан байх газрыг маань өөрчилдөг. Санхүүгээр дамжуулан уулзах хүмүүсийг маань өөрчилдөг. Энэхүү махан биеийн хэрэгцээгээр дамжуулан Илияд бурхан би арга замаа өөрчилж та нарыг хангагч бурхан шүү гэдэг захиасыг өгдөг юм. Бас энэ нь ганцхан удаа биш үргэлжлэн байна гэдгийг. Хүн эсвэл нөхцөл байдал надад ганц удаа тусалж чадахч би бүх нөхцөл байдал хүн болоод орчныг өөрчилж чиний хангагч чамд өгч чадах эзэн чинь байна гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс бид амьдралдаа махан биеийн хэрэгцээний дутагдал эсвэл элбэг дэлбэг байдлаар дамжуулан бурхан юу хэлж байгааг тэр үед нь сонсох хэрэгтэй гэсэн үг ээ. Яагаад бурхан надад үүнийг өгсөн юм бол? Бурхан яагаад надад ийм зүйлсийг элбэг хангасан юм бол? Яагаад бурхан энэ үед надад юу ч байхгүй болгосон юм бол? Бурхан надаар дамжуулан юу хийхийг хүсэж байгаа юм бол? Эдгээр зүйлсээр дамжуулан бурхан бидэнтэй ярьдаг юм. Илия ямар ажил хийсэн бэ? Илия хиймэл шүтэн шүтэх болсон Израилийн ард түмний өмнө 850 хиймэл шүтэний иш үзүүлэгч нарыг Кармел ууланд цуглуулад Тэнгэрээс гал буулгаж бурхан амьд гэдгийг харуулж нурсан тахлын ширээг дахин босгосон юм. Ингэснээр тэр нутагт бурханыг орхисон ард түмэн Илиагаас болж иргэн ирсэн шүү дээ.
Бурхан ингэж Кирит горхны дэрэгдээс Сарпатын бэлэвсэн эхнэр лүү тэндээсээ Ахав хаан руу гээд байршлыг нь өөрчлөн ийм ажлыг хийлгэхийн тулд тэрнээс өмнө эдгээр махан биеийн хэрэгцээгээр дамжуулан Бурханы хүслийг таньж мэдэх ойлголтыг дасгалжуулж байсныг бид харж болно. Тэгээд тэр дотроос зоригтой байдал бий болох болно. Бурхан хангагч маань юм байна. Тэр үед дотор нь эр зориг өгөгддөг. Аим шиг аажмаар жижигэрдэг гэсэн үг юм. Бурхан хийж байгаа юм байна гэдгийг биеэрээ мэдэрдэг төлөөлөгч Иохан сайн мэдээний 20 дугаар бүлгийн 30 болон 31-р ишлэлд ингэж бичсэн байдаг. Есүс шав нарынхаа өмнө энэ номд бичигдээгүй өөр олон тэмдгүүдийг үйлдсэн боловч гагцхүү эдгээрийг бичсэн нь та нарыг Есүс бол Бурханы хүү Христ мөн гэдэгт итгүүлэхийн тулд бөгөөд бас та нар итгэснээр түүний нэрээр амийг олж авахын тулд юм аа гэж. Өөрөөр хэлбэл Иохан, Матай, Маркийн сайн мэдээнд гарч буй тэр олон гайхамшиг нь бүгд биш гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь бөгөөд тоо томшгүй олон гайхамшигт зүйлсийг хийсэн боловч эдгээрийг бичсэн нь та нарыг итгүүлж Есүс бол Бурханы хүү гэдгийг мэдүүлж мөнхийг амийг олж авахд чинь туслах та нарын итгэлийн төлөө бичүүлсэн юм гээд тодорхой. Зорилгыг нь хэлсэн байна. Энэ бол тэмдэг гэж хэлсэн. Өөр олон тэмдэгч байдаг. Тэмдэг гэдэг нь юу гэсэн үг вэ? Англиар сайн гэдэг шүү дээ. Өөр ямар үг байж болох вэ? Библиэд тэмдэг гэдэг үгтэй ээлжлэн хэрэглэгддэг өөр нэг үг байгаа нь miracle. Miracle гэдэг нь гайхамшиг гэсэн үг юм аа. Miracle бол зүгээр л гаднаа харагдаж байгаа зүйл бөгөөд сайн буюу тэмдэг гэдэг нь арай илүү гүн гүнзгий утгатай. Тэмдэг нь miracle мөртлөө ямар нэг тэмдгээр дамжуулан тодорхой нэг зорилго руу чиглүүлж байдаг юм. Бурхан та бидний амьдралд гайхамшиг өгч байгаа нь гайхамшиг өөрөө зорилго биш, харин тэмдэг болгон өгч байгаа хэрэг. Удирдамж болгон өгч байгаа юм аа. Яагаад Бурхан надад ингэж олон зүйлээр дүүрэн хангаж өгдөг юм бол? Яагаад Бурхан ингэж хүмүүстэй уулзуулдаг юм бол? Тэр бол тэмдэг буюу удирдамж гэсэн үг юм. Тэр нь зорилго биш, харин биднийг дагуулж явахыг хүсэж байгаа хийх ёстой ажлууд байгаа гэсэн үг ээ. Тиймээс санхүүгч хүмүүсийг ч өөрчилж байж хангаж өгдөг юм. Та бүхэн Бурханаас маш их ивэл хүртэж амьдардаг биз дээ. Би ч бас адилхан. Гэхдээ зүгээр л гайхамшиг гэж зөвхөн энэ бол миний хувьд гайхамшиг гэж итгүүл тэр нь зүгээр л өөр шашин шүтдэг хүмүүсийн мэдэрч туулдагтай яг ижилхэн болно. Энэтхээс ирсэн нэг миссионертой уулзаж ярилцах завшаан гарсан юм. Хинду, Будда, Ислам шашинтнуудын гэрчлэлийн нийтлэг нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр миний Бурхан намайг сайн сайхан амьдруулж байна. Миний Бурхан намайг бүх зүйлээр хангаж өгсөн гэдэг. Гэхдээ манай Бурхан бол тийм биш ээ. Бурхан биднийг гайхамшиг гэдгээс илүү гарч тэмдгээр дамжуулан дагуулдаг. Энэ нь л ялгаатай тал юм. Тэдний хувьд бол тэр нь төгсгөл. Бурхан зөвхөн тэдний төлөө л оршин байдаг мэд. Тэмдэг гэдэг нь юу хэлж байна вэ? Би чиний төлөө оршин байгаа биш, харин чи миний төлөө оршин байна гэдгийг хэлж байгаа юм аа. Тэр бол тэмдэг. Амин. Та бүхэн Иохан сайн мэдээний номын 11-р бүлгийн талаар өмнө нь бас хэлж байсан шүү дээ. Лазар ухсан. 4 хоногийн дараа амилсан. Лазар үхээд 4 өдрийн дараа амилсан шалтгаан нь юу вэ? Үүнээс болж олон юдэчүүд очоод Лазараас болж Есүст итгэсэн юм. Үхээд амилсан шалтгаан нь энэ гайхамшигыг бүтээсэн биш, харин тэмдгийг үзүүлсэн хэрэг. Тэр тэмдэг нь юу вэ? Бурхан оршин байна гэдэг. Израильчууд хүн үхсэн ч сүнс нь 3 өдрийн турш хүний биедээ байдаг гэж үздэг. Гэвч 3 өдөр өнгөрөхөд орхин явдаг буюу бүх зүйл дууссан гэж үздэг. Энэ бол Израильчүүдийн ертөнцийг үзэх үзэл юм. Одоо тэр хүн дууссан. Дахиж хизээж эргэж ирэхгүй гэж. Гэтэл Есүс зориуд 4 өдөр хүлээгээд 4 дахь өдөр нь амьлуулдаг. Үгүй ээ, би 4 биш 40 өдөр өнгөрсөн ч бүгдийг нь амьлуулж чадна гэд тэрхүү ойлголт үзэл баримтлалыг бүгдийг нь нэвтдэг юм. Тэр бол тэмдэг юм аа. Цаашлаад гүнзгийрүүлж бодвол би үхээд амьлах болно гэдгийг Лазараар дамжуулан урьдчилан харуулсан хэрэг. Есүсийн явах замыг урьдчилан мэдрүүлсэн гэсэн үг ээ. Та бүхэн энэ бол эхний зорилго. Бурхан бидний амьдралд зүүдийг яагаад бодит болгодог вэ? Бурханы тэмдгийг харуулахын тулд. Тэнд санхүүгийн материаллык хэрэгцээгээр дамжуулан бидэнд тэмдгээ харуулах үйлсийг ч бас хийдэг юм аа. Сайн сонсох хэрэгтэй. Бурхан дүүргэж өгөх үед ч бас энгийн үед ч бас Бурхан юу ч үгүй болгох үед ч сайн сонсох хэрэгтэй. Хоёр дахь зорилго нь Есүс намайг хайрладаг гэдгийг мэдүүлэхийн тулд юм аа. Та бүхэн Йосеф тэдний тухай зүүдэлсэн зүйдээ саналаа гэсэн байдаг. Хизээвэ гэвэл ах нар нь мөргөх үед зүүдэлсэн зүйдээ сансан. Ихэвчлэн амжилтанд хүрэхийг чухалчилдаг хүмүүс ийм байдалд орвол харж байна уу, би ийм л хүн. Та нар яаж над руу ингэж хамаагүй хандаж чадваа? Миний зөв байсан биз дээ. Би одоо ерөнхий сайд болсон гэд өөрийгөө шүтэх үзэлтэй автсан байх байсан бизээ. Ийм хэмжээнд хүртэл амжилт гаргасан ч Йосеф Бурханы зүүдийг сансан. Ямар ч нөхцөл байдалд байсан Бурхан одоо ямар замаар хөдөлж байна вэ гэдгийг нэг ч хором алдалгүй харж байна.
Өндөр албан тушаалд очсон ч бүх зүйлд хүрсэн ч зүйдээ санаж байна. Бас энэ нөхцөл байдлыг Йосеф өөрөө бий болгоогүй юм аа. Би 20 жилийн өмнө зүүдэлсэн болохоор ах нараараа өвдөг сөхрүүлэхийн тулд мөргүүлэхийн тулд амжилтанд хүрнэ. Хизээ нэгэн цагт миний өмнө толгой бүхийлэх болно гэж бүх нөхцөл байдлыг өөрөө бий болгоод тэр рүүгээ зорж гүйж ирсэн хэрэг огт биш юм. Явж байтал огт санаандгүй байхад ийм зүйл тохиолдсон. Энэ бол Йосеф яагаад ч өөрөө бүтээж чадахгүй нөхцөл байдал юм. Бурхан өөрөө бүтээсэн хэрэг. Гэтэл Йосеф хэрвээ та түүний оронд байсан бол юу гэж бодох байсан бэ? Бурхан миний зүүдийг биелүүлж байгаа юм байна. Бурхан надад хайртай юм байна. Яагаад над шиг хүнээр дамжуулан Бурхан мөрөөдлөө биелүүлж байгаа юм бол? Бурхан намайг хайрладаг юм байна. Өсөж өгөгдсөн ах дүү нарын минь төлөө намайг 20 жилийн өмнө урьдчилаад явуулсан юм байна. Тэгээд намайг энэ байранд байлгасан байна. Цаг нь болохоор тэднийг ирж хоол хүнс ахуулсан байна. Тиймээс тэд ингээд мөргөж байна. Энэ хайрыг эндээс биеэрээ мэдэрдэг юм. Өнөөдөр эцэг эхчүүдийн өдөр бөгөөд та бид эцэг эхтэй талархаж догдолдог шалтгаан нь юу вэ? Эцэг эхтэй талархдаг хамгийн том шалтгаан нь эцэг эх маань өөрсдийгөө биш биднийг үргэлж нэгдүгээр тавьдаг учраас юм. Тэгээд бид амжилт гаргавал өөрсдөө амжилтад хүрснээс илүү их баярлдаг. Бид баярлавал өөрсдөө баярлснаас ч илүү баярлдаг. Бид гунирхвал бидний гуниглаж байгааг хараад улам их гунигладаг. Тэр хүмүүс бол бидний аав бас ээж минь юм аа. Тийм болохоор тэр ачийг насан туршдаа марталгүй амьдардаг шүү дээ. Та бүхнийг өсгөхдөө эцэг эх чинь яаж өсгсөн бэ? Шүн нойроо хугаслан живхийг нь солих нь бол энгийн л зүйл бөгөөд хооллох сүүх гээд энэ бүхнээс болоод унтаж чаддаггүй шүү дээ. Манай охин ч гэсэн харахад огт унтаж чаддаггүй. Хоёр дахь хүүхэд нь яагаад ч ээжээсээ салахгүй наалчдаг болохоор унтаж амарч чадахгүй байгаа юм. Тэгээд өглөө босоход нь нүүр нь хавдчихсан жинэн ч хасагддаггүй. Тэр дүр төрхийг харахаар үнэхээр өрөвдөлтэй гэсэн хэдий ч эцэс хүртэл хөхөөрөө хоолно гээд зүгээр л угжаар өгчвөл амар байтал заавал хөхөөрөө хоолно гээд зүтгээд байгаа. Тэр хайрыг яаж бүгдийг нь хариулж барах вэ дээ? Гагцхүү тэрнээс нь л болж. Тийм болохоор л бид эцэг эхийнхээ төлөө догдож насан туршдаа мартаж чаддаггүй юм аа. Тиймээс хамгийн дээд ачлал юу вэ гэвэл хамгийн дээд ачлал бол би өөрөө баяр хөөртэй байх явдал юм. Би баяр хөөртэй амьдрах. Тэгвэл эцэг эхчүүд маань хамгийн жаргалтай байдаг юм. Харин хожим нь хүүхэд нь том болоод эцэг эх нь хөгшрөхөд хүүхдийнх нь хамгийн дээд баяр баясгал нь юу байх вэ? Эцэг эх нь жаргалтай амьдрах явдал юм аа. Эцэг эх нь хүй үнэхээр сайхан байна. Маш их жаргалтай байна. Амьдрах үнэхээр урамтай байна гэвэл хүүхдүүд нь бас маш их тайвширч баярладаг юм аа. Та бүхэн хайртай гэж хэлдэг мөртлөө огт санаа тавьдаггүй. Хайртай гэж хэлдэг хэрнээ минийхээс илүү өөрийнхийгөө төрүүлж боддог бол ямар ч сэтгэл хөдлөл төрөхгүй ээ. Бурхны хайрыг бид хизээ яаж мэдэрдэг вэ? Хүссэн зүйлийг маань хийж өгөх үед л мэдэрдэг. Надад бас гинэт нэг зүйл санаанд орлоо. Манай хүүхэд бага байхдаа их хүсэж байсан нэг зүйл байсан юм. Гэхдээ би төрсөн өдрийн бэлэгнэр тэгж сүртэй өгч байгаагүй л дээ. Харин түүнийг заавал амаар байна гэд ви гэдэг тоглоом байсан юм. Тэр нь дэлгэцэн дээр гараад би хөдөлгөөр дагаад хөдөлдөг тоглоом. Яг л дасгал хийлгэж байгаа юм шиг. Түүнийг авч өгөөч гэхээр нь очрлож байгаад авах гэтэл очир нь ямар урт байсан гэж санана. Авч чадах болов уу гэдэл маш удаан хүлээсний эцэст яг миний урд талын хүн дээр очиод дуусчихдаг байгаа. Дууссан. Одоо дахиж байхгүй гэж. Гэтэл яг тэр үед гайхамшиг тохиолдсон юм. Би дотроо байнга залбираад эзэн минь туслаач заавал авч явах хэрэгтэй байна гэж. Гэтэл гинэт тэнд зогсож байсан ажилтан ард байсан хэдэн хүнийг нэмээд дахиад олохоор болсон юм. Юу үлдсэн юм эсвэл хин нэг нь болсон юм уу сайн санахгүй байна. Гэхдээ л ямар ч байсан би худалдаж аваад гэртээ аваачиж өгсөн. Хүүхэд маань одоо хүртэл түүнийг сандаг юм. Гэхдээ ээж нь авчруулсан гэдгийг дуулаад ээжигээ илүү сандаг юм шиг байна лээ. Би өөрийн хүслээр хийсэн биш ээж нь хийлгсэн харин аав нь зөвхөн биеэрээ л хөдөлсөн болохоор тэгж ойлгосон байна лээ. Та бүхэн Петр Есүсийг хараад байгаад 3 удаа үгүйсгэсэн шүү дээ. Тэгээд Есүсийг амилсны дараа загасчлахаар явсан. Гэтэл ганц загас барьж чадаагүй. Есүс далайн ирэг дээр гарч ирээд 90 м орчмын зайнаас загас байгаа юу гэж асуугаад баруун талдаа тороо хай гэснээр 153 загас барьсан шүү дээ. 153 загас барьсны дараа л сая нэг мэдсэн. Өөрийн цагаан гэгээгээр сайн харагдахгүй байсан ч Галил нуурын ирэг дээр эзэн байна гэдгийг таниад нэг нь шууд л далай руу өсөрсөн юм. Петр үнэхээр гинэн хүн биш гэж үү? 90 м гэдэг бол заваар явсан ч болох зай байтал өсөрч ороод сэлээд хамаагүй хурдан очихыг хүссэн байх. Очтол Есүсийн хамгийн ихний үг юу байсан бэ? Есүс түүдэг гал асаагаад загас шарж байгаад чи эдгээр хүмүүсээс илүү намайг хайрладаг уу гэж асуусан. Тэр үед Петр би эзэн танд хайртай гэж хариулдаг. Та бүхэн Есүс Петрээс яагаад асуусан гэж бодож байна.
Чи намайг хайрладаг уу гэж яагаад асуусан бол хамгийн гол шалтгаан нь ганцхан. Би чамд хайртай гэдгийг хэлхийн тулд юм. Хэрэв би хэн нэгнийг хайрлавал асуумаар санагддаг. Та надад хайртай юу? Та надад сайн уу? Би хайртай болохоор л асууж байгаа хэрэг. Хэрвээ би тоохгүй бол тэр хүн намайг хайрлах эсэх нь надад огт хамаагүй шүү дээ. Хайр бол би төрүүлж баталгаажуулахыг хүсдэг зүйл. Тиймээс бидрийг хайрлсан хэрэгээ. Чи намайг хайрладаг уу? Тийм ээ, хайртай. Тэр үед Есүсийн хэлсэн үг нь миний хоныг тижээ гэсэн үг юм. Та бүхэн Петрт өгсөн зүйл нь юу вэ? Энэ туршлагаараа дамжуулан хонь хариулах шалгууранд миний хайр бас өршөөл инрэл юм гэдгийг зааж өгсөн юм аа. Хэрэв чиний дотор миний хайр болон өршөөл инрэл байвал чи хоныг тижээх хэрэгтэй. Чи шалгуурыг давсан гэж эзэн тэр үгийг хэлж байгаа хэрэг юм. Та бүхэн энд үнэхээр нэгүсэлтэй нэг хэсэг байдаг юм. Йосеф ах нараа хараад таньсан. 7 дугаар ишлэлийг харуул. Йосеф ах нараа хараад таньсан боловч таниагүй дүр эсгэж хатуу дуугаар тэдэнд хандан гэсэн байдаг. Таниагүй дүр эсгсэн гэдэг нь еврейгээр накар гэдэг үг бөгөөд дарж нуух улмөр үлдээх гэсэн утгатай юм аа. Яг одоо сэтгэл нь маш их хөдөлсөн байгаа хэрэг. Ах нараа хараад сэтгэл нь уудалсан хэрэг юм. Тэр их сэтгэлийн хөдөлгөөнөө дарсан байна. Энэ мэдрэмжээ дарсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Өшөө авахыг хүссэндээ юу? Ерөнхий агуулгыг нь харуул. Йосеф өшөө авах талаар бодох ч үгүй байгаа юм. Зүгээр л буцалж буй тэр өршөөл хайр нулимсаа хүчээр дараад мөр үлдээж байгаа хэрэг юм аа. Та бүхэн энэ ах нар нь Йосефт мөргсөн нь тийм сүртэй зүйл гэж үү? Нэг удаа мөргүүлснээрээ ямар нэг баатар болохыг хүссэн юм гэж үү? Яагаад Библи энэ зүүдийг биелүүлж өгсөн бэ? Бурхны хайр, Бурхны өршөөлөөр Йосефийн сүнсийг бүтээхээр очсон хэрэг юм аа. 20 жилийн өмнөх зүүд бодит болох үед Йосефийн зүрх сэтгэлд дүүрсэн зүйл нь юу байсан бэ? Хайр болон өршөөл инэрлэр дүүрсэн байсан. Ах нараа хараад өрөвдөх сэтгэл инэрэн хайрлах сэтгэл дүүрч заавал хүчлэн дарах хэмжээнд хүрсэн юм. Бурхан та бидний ямар нэг хүслийг биелүүлж өгөх үед Бурхан яагаад миний хүслийг биелүүлдэг юм болоо? Та нарын дотор юу бий болдог вэ? Бурхан миний хүслийг биелүүлэх үед ертөнцийн хүмүүсийн хизээж төсөөлж чадахгүй зүйлсээр дүүрдэг юм. Тэр нь би хайрлагдаж байна. Мөн би бол Бурханы өршөөлийг хүртсэн хүн юм. Ингээд хайр болон өршөөлийн хүн болгон миний сүнсийг өөрчилдөг юм аа. Энэ бол хоёр дахь шалтгаан юм. Бурхан зүүдийг биелүүлэх үед та нарын сүнс дотор хайр болон өршөөл инрэл үргэлжлэн дүүрэх болно. Шалтгаан нь юу вэ? Бурхан та нараар дамжуулан урсгах ёстой хүн байгаа хэрэг. Та нараар дамжуулан өршөөлийг өгч хайрыг өгөх ёстой хүн байгаа юм аа. Тийм учраас Бурхан зүүдийг биелүүлж өгдөг юм. Нэг дагаад хэлцгээе юу? Бурхан зүүдийг биелүүлж өгдөг нь намайг хайр болон өршөөлийн хүн болгохын тулд юм. Буцаж очиод түүнийг хайрлаж түүний төлөө залбирна. Үүнд итгэж байна уу? Амен. Гэхдээ нэг асуулт байна. Тэр үед Йосеф шиг боолын байр суурьтай байгаад амжилтад хүрсэн хүн олон байсан байтал яагаад заавал Йосефийн түүхийг ингэж дэлгэрэнгүй бичсэн юм болоо? Бурханд итгэдэггүй амжилт гаргасан хүмүүсийг ертөнцийн үгээр азтай байсан гэлцдэг. Гэтэл Йосефийн түүх юугаараа өөр болоод ингэж бичигдсэн хэрэг вэ? Нэгдүгээрт энэ бол өнөөдөр айдасгүй байх ихний шалтгаан. Номлолын маань сэдв эзний өгсөн алсын хараа руу явах замдаа авах шархнаас буй. Энэ бол эхний захиас юм аа. Та бүхэн хараарай. 21-с 24 дугаар ишлэлдэр Йосеф тэднийг шалгаасан. Та нар тагнуулч байна. Хаанаас ирсэн бэ гэж? Бид Канаанаас ирлээ гэд асуугаагүй зүйлийг нь хүртэл хариулдаг. Бидний дунд ах дүү нар байсан бөгөөд нэг нь алга болж нэг нь гэртээ үлдээд аруулаа ирсэн гэд асуугаагүй хүртэл хэлэхээр маш их сандарсан байв. Үгүй ээ, та нар тагнуулч. Очоод Беньяминийг дагуулж ир, тэр болтол ах дүүсийн чинь нэг болох Симеоныг энд барьцаанд үлдээн гэд Йосеф зориудаар тэгж хэлсэн. Тэгтэл тэд хоорондоо ярилцдаг. Тэд өөр хоорондоо бид үнэхээр дүүгийнхээ хэрэгээс болж ялдунжээ, түүнийг биднээс өршөөл ирж гоохад сэтгэлийнх нь зовлон харсаар байж бид сонсоогүй учраас энэ зовлон бидэнд ирж байна гэцгээв. Рубин тэдэнд та нарт би тэр хүүхдийн эсрэг нүгэл бүү хийгээч гэж хэлээгүй юу гэвч та нар сонсоогүй. Иймээс түүний цусны төлөөсийг бид төлөх боллоо гэжээ. Тэдний дунд орчуулагч байсан тул тэд Йосефийг үүнийг ойлгож байгааг мэдсэнгүй. Бурхан 20 жил болсон Йосефийн шархыг энэ ганцхан хоромд угааж өгдөг юм аа. Чимээгүй сонсож байсан бөгөөд тэдний ярьсан зүйл нь гимшил байсан. Тэр үед бид яагаад тэгсэн юм бол? Яагаад Йосефийг ингэж аварч өгөөч гэж гуйж байхад яагаад тийм хатуу хандсан юм бол гэтэл. Йосеф энэ талаар яриагүй байхад тэд 20 жилийн турш гин буруугийн мэдрэмжтэй шаналж амьдарсан байжээ. Гэтэл Йосеф энэ яриаг сонсохдоо ямар байсан бол? Шархан эдгэрсэн нь лавтай.
Сонсгосноор дамжуулан энэ үгийг сонсоод 24-р ишлэл тэднийг орхин явж уйлаад буцаж ирв гэсэн байдаг бөгөөд энд эдгэрэлт явагджээ. Та бид олон хүүхдийнхээ нэрийг эсвэл өөрсдийнхөө нэрийг Библиэс авч өгдөг шүү дээ. Харин Йосеф гэдэг нэрнээс жаахан зайлсхийдэг. Йосеф шиг хэцүү амьдралаар амьдрах вэ гэж имээдэг. Гэхдээ бидний санах ёстой ганц зүйл байна. Бурхны замаар явахдаа авах шарх үл ойлголцол, үзэн ядалт, зовлон шаналл, бас заримдаа ганцаардал, шүүмжлэл, гомдол энэ бүхнээс болоод бид Бурхныг дагахтаа бага зэрэг зай барихыг хичээдэг. Бурхны өгч буй энэ замаар явбал би хэцүүдэх юм байна гэд зай барьдаг. Шалтгаан нь ердөө л айдас юм. Би хүсэхгүй байна. Гэхдээ эзний бидэнд өгч буй зүрх сэтгэл юу вэ? Би бол эдгээгч Иехова мөн. Амин. Эдгээгээ зогсохгүй нөхөн төлдөг. Нөхөн төлөө зогсохгүй тэр шархыг нь гэрчлэл болгодог. Гэрчлэл болгоод зогсохгүй тэр мөрийг хараад хүмүүс Бурханд алдар магтаал өргөж мөргөхөд хүргэдэг. Энэ л зорилго юм аа. Бурхны бидэнд даатгсан тэр хэцүү даалгаварт асар том ивэл нуугдаж байгааг олж харах нүдтэй байх нь сүнсний хувьд ерөөл юм. Та бүхэн бүү ээ. Бурхныг дагаад явхад шархлах юм шиг байсан ч битгий яагаарай. Бурхан бүгдийг эдгэж өгдөг учраас 20 жилийн өмнөх шархыг ч эдгээдэг юм чинь 7 хоногийн өмнөх шархыг бол тэр дор нь эдгээгээд өгөхгүй гэж юу? Түүнд маш том шагнал, урамшуулал, ивэл бүгд багтсан байгаа. Амин. Саяхан Анянд даваа гараг бүр пасторуудын залбирлын уулзалт болдог юм. Энэтхээс ирсэн миссионер Хосканын дах сүмд очиж үерхэд буцахдаа урт зурус үлдээсэн байлаа. Өнгөрсөн хугацаанд авсан шарх өвдөлт, ганцаардал бүхний энд бүрэн эдгээгээд буцаж байна. Бурхан бидэнд хүрлээ гэсэн байв. Бид ариун сүнс оршдог тэрхүү мөргөл рүү гүнзгий орох үед Бурхан бидний сүнсийг өөрчилж шинэ хүч өгч дахин энэтхэг рүү буцлаа гэд явхад үнэхээр сэтгэл хөдлөмөр байсан. Бурханыг дагдаг Йосеф тохиолдсон Бурханы ивэл 2-дугаарт бөгөөд эцэст нь ирээдүйд болох зүйлээс бүү ээ. 1-дүгээрт шархнаас бүү ээ. 2-дугаарт ирээдүйд болох зүйл, ирээдүгээс бүү ээ. Одоо ах нарыг нь явуулсан. Очоод төрсөн дүү Биньяминийг нь дагуулад ирүүлж суллаж явуулна. Тэгээд хоол хүнс өгөөд тэдний төлсөн мөнгийг нь нууцаар уудны амсартанд буцаагаад хийчихсэн. Тэддийн буудалд задлаад хартал мөнгө нь хിവэрэ байв. Бүх тариагаа үнгүй аваад ирчээ. Тэдэнд хор хөнөөлтэй зүйл алгаж ганцхан саад байгаа нь Симеон шоронд барьцаалагдсан байлаа. Энэ нөхцөл байдлыг харуул 2 зүйл зэрэг болсон байгаа юм. Нэг нь нөхөх төгсөн гэр бүлийнх нь хоол хүнстэй болж мөнгө нь ч үлдсэн, харин нөгөө нь Биньяминийг дахин авч явах хэрэгтэй болсон гэдэг санаа зовнил. Аав нь үүнийг хэрхэн хүлээж авах бол гэсэн шаналл зэрэг ирж байна. Яагаад Бурхан энэ хоёрыг зэрэг өгсөн юм бол? Та бидний амьдралд ч 2 зүйл зэрэг ирэх үе байдаг да. Маш сайхан мөртлөө нэг л зүйлд санаа зовдөг. Энэ зэрэг болж байгаа нөхцөл байдалд эзэн бидэнд юу хэлхийг хүсэж байна вэ? Эхлэл номын 50-р бүлгийн бараг төгсгөлийн түүхийг бид мэднэ шүү дээ. Гунигтай төгсгөл үү, эсвэл аз жаргалтай хиппи эндинг үү? Хиппи эндинг шүү дээ. Тэгвэл бид энэ түүх рүү өсрөн ороод хэлж өгмөр санагдахгүй байна гэж юу? Санаа зовлтгүй та нарын түүх хиппи эндингээр төгсөх болно гэж хожим нь Йосеф аавыгаа хүртэл бүгдийг нь аваад 70 хүн Египтийн гошин нутаг руу цагаачилж бүх зүйл бэлтгэгдсэн байх болно. Бид энийг мэддэг учраас тэдэнд хэлж өгмөр санагддаг биз дээ. Гэвч тэд өөрсдөө үүнийг мэдэхгүй. Эзэн та бидэнд хэлж байна. Та нар санаа зовж түгшилгүй амьдраа. Та нарын төгсгөл бол хиппи эндинг юм шүү. Амин. Одоо шийдэгдээгүй асуудал байсан ч миний амьдрал зовлонгоор дуусгах гэж битгий бодоорой. Бурхан бидэнд хиппи эндинг өгнө гэдгийг харуулахын тулд энэ түүхийг бичсэн юм аа. Ганцхан асуулт асуугаад дуусгая. Яагаад Йосеф ах нартаа өөрийгөө анхнаасаа хэн гэдгээ дэлгээгүй юм бол? Бурхан дараа болох зүйлсийг үе шаттайгаар дэлгэдэг шалтгаан нь биднийг ариун төгшөөртэй амьдруулахын тулд юм. Ариун бай гэсэн үгээ хиппи эндингийг өгөх нь гарцаагүйж өөр зүйл рүү анхаарал сарнилгүй цаг мөч бүрд намайг л харж намайг л даах. Үргэлжлүүлэн нөхөрлөхийг хүсэж Бурханы зан чанартай адилхан болгодог юм. Амин. Барнаас цухтаж байсан анчин маш өндөр хаднаас унахдаа модны мөчөр дээр тэглэж тогтжээ. Доошоо харуул ёроолгүй ангал дээрээ харуул бар байна гин. Гэтэл хадны завсар ургасан зэрлэг гүзээлцгэн байхыг хараад түүнийг түүж идсэн байна. Энэ түүхийн төгсгөл нь хичнээн хэцүү байсан ч миний өмнө өгөгдсөн баяр баясгалан зүгээр л идлээд л өнгөрөх хэрэгтэй гэсэн санаа юм. Гэхдээ үүгээр дуусвал бид зүгээр л шашны хүмүүст төдийлүүлтэн. Бид яаж тийм аюулын дунд гүзээлцгэн түүж идэж чадах вэ дээ? Унсан ч Бурхан намайг тосож авна, усанд унсан ч татаж гаргана гэдэгт итгэдэг учраас л идэж чадах юм аа. Онлын хувьд мэдсэн ч идэх хүч хизээ ирдэг вэ? Сүрсэн ч дахин босгон дахин амьдруулна гэдгийг мэдэх үед л бид гүзээлцгэн идэж чадна. Хэдэн 7 хоногийн өмнө мөргөл тарсны дараа нэг ах маань надаас асуусан. Пастор идэх буюу enjoy гэдэг үгтэй ижилхэн англи үг юу байдаг бол гэж. Би бодож байгаад нэг англи өгүүлбэр олж уншиж өгсөн.
Одоо надад байхгүй зүйлсийн талаар бодож шаналлах биш, харин одоо надад байгаа зүйлсээ хайрлах явдал юм гэж үнэхээр гайхалтай бясалгал гэж бодож байна. Бурхны надад өгсөн зүйлсийг хайрлах, тэр нь enjoyment буюу идэх явдал юм. Тэрхүү идэх нь Бурханд суурилдаг юм аа, үгээр дуусгая. Та бидний айхгүй байх хоёр шалтгаан бол бидний ирээдүйг happy ending-ээр төгсгөх болно. Мөн эзний өгсөн замаар явах үед авах шархыг эзэн эдгээд шагнаж урамшуулах болно. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Зүрх сэтгэлд тань байсан айдас хүлээлт болон өөрчлөгдсөн зүйл байна уу? Би айхгүй гих биш, харин Бурхны онгодоор өгсөн зүйл зөрөгтэй бай гэсэн зүйлийг би хийх болно гэд хамтдаа залбирцгаая. Мөн одоо идэлж чадахгүй байгаа зүйлсээ идэх боломжтой болгож өгөөч гэж залбирцгаая. Бурхан эцэг минь баярлалаа. Зөвхөн эзнийг л дагаж одоо надад байхгүй зүйлстэй гомдлож тунирхах биш, байгаа зүйлсээ хайрлах нь enjoyment буюу идэх явдал юм. Үүний тулд эзэн миний хангагч, миний ирээдүй бас миний өнөөдөр байх үед л боломжтой. Эзэн та бидэнд тэмдэг буюу сайн өгч байна. Бурхны зам руу дагуулахын тулд зүгээр л гайхамшиг биш, тэмдэг өгч байгаа юм. Тэр тэмдгээ барьж амьдраарай. Надад өгсөн тэмдгүүдэд талархаарай. Хамтдаа дахин нэг залбирцгаая.